Hi guys, сайн байна уу? Сайн байна уу? Ямар байна? Би өнөөдөр анх удаа камераар ингэж видеод орж ийн. Тэг ямар туу сонсох юм мэдэхгүй байна. Амар айгаад байна. Өдөр бол уцаараа видеод орж байгаад одоо ингэж тарсан чи ямар байгаа мэдэхгүй байна. Anyway, дахиад эхлэе. Сайн байна уу? Халиун байна. За дахиад. Hi guys, халиун байна. Anyway, сайн байна уу guys? Өнөөдөр бол Солонгос моделийн талаар та нарт Q&A нэхэр болсон. Ойлгож байна уу? Окей, 나 너무 떨려. Тэгээ Q&A ингэж бэлтгээд ингэж copy-шээс авсан байна. Дээрээс нь би Alibaba амар дуртай байхгүй юу? Alibaba чинь цагаан юмтай юм биш үү те? Би энийг анх удаа ингэж авч үзчихээ. Энэ цагаан coconut ингэж байд юм биш те? Oh my god. Тэгээд өнөөдөр бол Монголоос ирсэн Alibaba-га идэнгээ Q&A-г ярилцъя гэж бодлоо. Хамгийн эхлээд намайг танилцуулъя те. Ямар сони. Oh my god, тийм цагаан өнгөрөөд юм биш үү? За намайг танилцуулъя. Намайг бол Халиун гэдэг. Би бол Солонгост 8 настайдаа ирээд одоо хүртэл ингээд амьдарч байгаа. Дээд сургуулаа төгсөөд одоо ажлын визээр 3 жил болж байна. Тэгээ модельээр ажиллаж байгаа. Модельээр 3 жил болж байна. Тэгээд би Instagram-аар амар зөндөө ингээд Солонгос хүн шиг ахгүй юу. Тэгээ монголоор сайн ярьж чадахгүй. Тийм чи бити шоолоорой заяа. Бити шоолоорой за. Монголоор сайн ярьж чадахгүй. Тэгээ монгол найзууд анх ингэж бүр монгол найзгүй ч байсан. Яа тэгвэл 8 настайдаа ирсэн юм чинь. Яг Солонгос найзуудын дууд ингэж байж агаад дээд сургуульд ингэж ороод тэрний дараа жоохон монгол найзуудтай болсон. Одоо жоохон монголоор ярьдаг болсон. Тайм намайг аялахтай гинэ. Тэгээд ингэж модельаар ажиллаж агаад ингээд монголчс дараа ингэж модельаар ажиллавал бас гэж бодсон. Тэгээд TikTok ихээсээ ахгүй юу? TikTok дээр ингэж миний ингэж Солонгост ингэж амьдарч байгаа vlog зөндөө тавьдаг. Ер нь тийх бүх vlog юм уу видео тавихтаа би солонгосоор зүгээр ярьж байгаа. Солонгос найзуудтай ингэж тоглож байгаа тавьдаг ахгүй юу? Тэгсэн чинь TikTok ингэж нээгээд тэрэндээ бол зүгээр бүх ингэж Монгол хүмүүст миний моделийн ажил, миний фэйлүүг ингэж харуулъя гэж бодоод TikTok ингэж монголоор эхэлсэн чи зөндөө хүмүүс яаж моделаар ажилласан, моделаар яаж ажиллах хэвтэй, модельний талын юмыг амар зөндөө асуухаараа тэрний талаар Q&A нэ гэж бодлоо. Тэгээ би энэ видеог ч анх удаа ингэж камераар дарж जैन. Тэгээд ямар ингэж надад бол одоо ингэж камераар дарж байгаа бол миний нүр сайн харагдахгүй байгаа байхгүй юу? Зүгээр ах та тий. Anyway. Тэгээ намайг танилцуулж бол болж байгаа үстэй тий. Би тэгээ одоо модельаар ажиллаад яг 3 жил болж байна. Миний бодлоор бол яг би жигнэсээ ингэж модельний ажил хийсэн бол нэг 2 жил болж байгаа гэж бодож байна. Анх бас би яг яаж ажиллахаа мэдэхгүй. Яг тэгвэл модельний мейжер төгсөөг байхгүй юу? Би бол Кёнгидяагийн хоол хүнсний менежментийн талаар төгсөн болоод юу ч мэдэхгүй модельний ингэж компани дотор орчдөг. Яг ингэж яахаа амар зөндөө мэдэхгүй байсан. Тэгээд ингэж миний видеог хараад та нар Солонгос модельээр ажилламаар байгаа хүмүүс агвал ер нь миний видеог хараад жоохон тус олвол те бүр гоё биш үү гэж санагдсан. Тийм ч бити шалаараа заяа. Шоолж болохгүй шүү заяа. За хамгийн эхлээд тэг яг Солонгост модель яг ямар ажил хийдэг вэ? Мөн төрөл бүрийн модель ямар ялгаатай вэ гэсэн анхны question дотор болвол хамгийн эхлээд за модель гэвэл одоо runway модель runway show дээр алхдаг модель гэж яддаг тий. Тэрний дараа print lookbook хувцсны модель гэж яддаг. Тэр биш бол beauty модель гэж яддаг. Нүүрний комны талаар beauty skin care beauty модель гэж яддаг. Тэрний дараа их рекламны модель, 광고 модель гэж бас байдаг. Эсвэл бол fitting модель. Fitting модель бол онлайнд хувцснаар зардсан шүү дээ, тий. Яг ингэж нэртэй ингэж том брэнд биш. Солонгост бол зүй энгийн жишгэн улаанаар зөндөө хүмүүс хувцс зардаг байхгүй юу. Тэр дотор ажилладаг моделийг ч бас fitting модель гэдэг. Тэгээ би анх бол fitting модельээр хийсэн.
Тэр ингээд бүр жоох амархан ингэж эхэлж болдог. Тэр аргын дараа та нарт хэлье. Anyway, тэр гэж яадаг. Өөр одоо lacing модель гэж яадаг шүү дээ. Би 8 ингэж тийм хөөхөн lacing-ний хувц өмсдөг тийм модель ч сайдаг. Big size жоохон тий big size-ний модель ч сайдаг. Ер нь бол модельний тал бол амар зөндөө ялгаатай гэж бодож байна. Тэгээ нэг заавал нэг талын л модель хийж чадна гэдэг үе бол байхгүй зөндөө гэж хамаагүй ингээд модель хиймээр агуул хийж болдог л доо. Ерөө ийм ялгаатай байдаг шүү заяа. Next ямар вэ? Ямар вэ наа? Oh my god. Oh my god. Okay. Next. Моделийн өдөр тутмын амьдрал ямар байдаг вэ? Би одоо ямар байдаг вэ гэвэл модельний ажил бол өдөр болгон байдаг. Өдөр болгон байдаг болоо тэгэл зөндөө байгуул 7 хоногт нэг удаа. Зөндөө байгуул. Тэг би бүр амар ингээд нэртэй хүн бол бүр зөндөө л айхах те. Ер нь бол модельний ажил зөндөө байхгүй. Тэг цалины ингэж pay мөнгө нь жоох өндөр болоод 7 хоногт ингэж нэг удаа хийгээд ингэж амарч байгаа өдрнүүд нь бол би юу хийдэг вэ гэвэл миний vlog-чаас харуул зөндөө миний юу хийж байгаа. Миний TikTok-чаас харуул би яг юу хийж байгаа зөндөө гарцаа байгаа л та. Би ер нь бол өглөө босоод хамгийн шууд жимд яваа заяа. Өглөө босоод юу ч хийхгүй. Шууд жимд яваад тэг би тамира хийгээд ингэж running жоох ингэж хийсний дараа гэртээ ирээд өдрийн хоолоо идэв. 12 цагт 12 цаг хоолоо идэв. Тэгээ тэрний дараа би бол энэ edit-ийн талаар амар ингэж хиймээр санагтаад TikTok, Reels, Instagram дээрээс модельаар ажиллахын тулд бол Instagram амар сайжруулах хэрэгтэй байхгүй юу? Зөндөө Reels тавиад ингэж би өөрийгөө зөндөө бренднуудад ингэж харуулах хэрэгтэй. Намайг ингэж би модель байгаа шүү гэдгийг ингэж харуулах хэрэгтэй болоод ер нь би ингэж ямар Reels тавих уу ч юм уу те. Reels-ийг амар бэлтдэг, edit хийдэг. Тэгээ модельаар ажиллахын тулд заавал моделийн ажил биш өөр ажил хийдэг хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Зөндөө байдаг солонгочууд амар зөндөө байдаг. Өөр бас юу хийдэг вэ гэвэл өөр бренднуудаас надад зөндөө хувц явуулсан шүү дээ тий. Тэгвэл тэрийг гоё рилсээр тавих хэвээр. Тэгээ тэрийгээ бэлддэг. Би өөрөө гоё коди хийгээд гадуур дардыг ч юм яг миний дуртай контентсаар ингэж өөрөө план хийсний дараа видео дардыг ч юм. Тэгээ би амар зөндөө ингэж тавиалаадаг. Тэрний аль нэг нь гоё алгоритмтэй болоод Instagram сайжруул бүр сайн болдог. Тэгээ ерөн яаж рилс контентсаа тавих уу гэж бодоод тэрийг өнгөрөөгөл явдаг. Эсвэл найзтай кофе шопт явдаг ч юм уу те. Эсвэл ном уншаар номын санч явдаг ч юм уу. Ер нь бол амар зөндөө фри хийдэг. Тэгээд би бол эйженси дотор яадаг болоод ажиллаж байгаа хүлээх хэрэгтэй байдаг. Хүлэнгээ ингэж өөрийгөө ингэж Instagram-д харуулах хэрэгтэй байдаг. Би өөрөө ингэж фрилансераар ажилладаг ингээд заавал компаниггүй фрилансераар ажилладаг хүн байгуул одоо интернетээр те өөрийнхөө портфолиогоо зөндөө шилжүүлээд явуулаад имэйлээр явуулаад ч юм уу те тексттэй. Тийм шүү. Нэрэ би яг модельний ажил бол хийдгүү. Яг нэг модельний ажил хийж амьдрал бол хэцүү гайс. Би өөрөө миний хажууд би ингээд солонгос модель найзууд зөндөө байдаг аахгүй юу? Янгиж Монгол моделийн найз гэж бол ерөн зөндөө байхгүй нэг хоёр найзууд л байдаг. Солонгос моделийн солонгос амьдэрт юм чи те солонгос хэлтэй юм чи амир ингээд солонгос зөндөө манай компани модель найзууд ч юм уу 3 жил дотор ингээд зөндөө хүмүүстэй уулзсан. Ер нь бол фрилансер ажилладаг модельчууд зөндөө байдаг. Хажуу талдаа part time арбайд хийдэг хүүхдүүд ч амар зөндөө байдаг. Эсвэл өөрийнх нь ингээд яг ажил нь бол модельний ажил биш. Одоо hair shop ч юм уу яг ингэж өөр ингэж өөрийнхөө нэг ажилтаа юм болоо хажуу талдаа моделаар хийдэг хүмүүс ч асуунд байдаг шүү. Би бол миний яг нэгдэх ажил бол заавал модель. Яаж гэсэн бүх ажил бол ингэж модельний талаас олж миний schedule ингэж болдог. Модель тэрний дараа хоёр дахь ажил бол юу вэ гэвэл promoter гэдэг солонгос зөндөө pop-up store ивентний талаар ингэж промото гэдэг ажил байдаг байхгүй юу? Наад шиг модель юм уу? Эсвэл жүжигчний хүмүүс яг одоохондоо ингээд те ингээл зөндөө амардаг цаг үе, хүлээдэг цаг зөндөө байд юм чи тэр үедээ ингэж хийдэг ажил байдیں۔ Промотер гэд. Тэгээ тэр нь бол бас нүрийг хараад ингэж тэр хүнийг ажилуулдаг. Өөрийнхөө ингэж комкарт дээр гэд. Ойлгож байна. Тим ажил хийдний. Тэгээ одоо сонгосоод очихвол амар зөндөө pop-up store байдаг шүү дээ те.
Тэгээ тэнд зөндөө ингээд павстуй дотор ингээд ажиллаж байгаа хүмүүсийг харна шүү дээ. Бүгдээр ингээд сарайлаг хөөрхөн байдаг гэстэй. Эсвэл бол том ингээд пакажом департамент дотор ингээд орох юм бол perfume ингээд гоё хөөрхөн одоо Chanel том брэнд дээр ингээд царайлаг амир эргэтэй ч зөндөө байдаг ахгүй юу Солонгост. Мэдхүү хараад үзээр заяа анхаараа нэг хараад үз. Тэр хүмүүсийн бүгдийн промотер гэдэг байхгүй яг ингэ наад шиг. Тэгээ тэр ажил нь яагаад гоё юм гэвэл модельний ажил бол гинт орж ирдэг. 7 хоногт нэг 2-7 хоногт нэг ингэж гинт орж ирдэг болоод тэрэнд ингэж яг ингэж таарцаа байхгүй юу. Тэгээ промотер ажил хийдэг солонгосчууд зөндөө байдаг. Энэ ажлыг сайн мэдгүй хүмүүс ч зөндөө байдаг шүү. Anyway ер нь тийм. Тэгээд миний өдөр ямар байдаг вэ гэвэл тэгэл яг юу чих амардаг өдөр бол ганцаараа явах юм бол жимд яваал өдөртөө кофе шопд яваал эдит тэгээд юм яадаг. Эсвэл ажилтаа юу гэвэл модельний ажил, эсвэл промотерийн ажил хийгээл тэгдэг. Тийм. Дараагийн Q&A. Би өндөр багтай байсан ч модель болж болох уу? Гэж аахгүй өндөр бишээсэн ч зүгээр үү эсвэл дүүрэн амир ингээд царайлаг хөөрхөн бишээсэн ч зүгээр үү гэж бас асуулт зөндөө байсан. Зүгээр guys. Зүгээр гэж бодож байна. Миний юуны карта. Хөөрхөн астай. Ер нь хамгийн эхлээд шууд ингэж хэлвэл зүгээр гэж бодож байна. Намхан бол бас хэцүү шттэ модельаар ажиллахад. Үгүй зүгээр л дээ. Намхан мөртлөө өөрийнхөө ингэж дүүрэн амир ингэж дүүрийг татдаг те. Тийм ингээд юу хөө сонирхол татам царай өвөрмөц царайтай бол тэр хүн чинь хамаагүй модель хийж олдог. Өвөрмөц царайтай бол тийм бишээга мөртлөө ингэж намхан байгаа бол ер нь бол хэцүү шттэ. Солонгост амар зөндөө модельнууд байдаг. Энэ хүмүүсийн дунд би өөрийгөө брэнд бол зөндөө байдгүй шттэ, тэ? Модель бол зөндөө байдаг, брэнд бол зөндөө байхгүй. Тэр дотор би ажилламаар байгаа бол миний нүүр ядтаа жоохон хүмүүс ингэж хардаг тийм царай юм уу? Эсвэл ядахтай амар өндөр ч юм уу те? Ер нь бол яг өндөр байх хэрэгтэй бол биш. Тийм ч гэсэн өндөр байгуул сайн. Нүдэн сайн харагдсан юм чинь те? Тийм гэж. Дээрээс нь Соулд би модель амар зөндөө ингэж модель байгаа гэсэн шүү дээ. Тэ runway show-ийн модель, print lookbook-ийн модель гэж зөндөө байдаг гэсэн шүү дээ. Би бол print lookbook моделийг амар зөндөө ерөн хийдэг. Тэгээ намайг чи ямар моделийг хийдэг, ямар ажил хийдэг ерөн ямар модель вэ гэвэл би бол lookbook модель гэдэг. Яагаад гэвэл Солонгосын зөндөө print-нуудын одоо хүртэл ажиллахад Солонгосын зөндөө хувцсны print-нээс намайг зөндөө дуудаж байсан. Нэг удаа beauty-гийн print хийжсэн. Тэр биш ер нь бол миний бие гарсан тийм брэнд хийжсэн. Тэгээ би яагаад энийг ярьж байгаа гэвэл runway show-ийн модель бол заавал яасан ч гэсэн өндөр байх хэрэгтэй. Мэдж байгаа сте гас. Шоуны модель бол амар өндөр байх хэрэгтэй. Тэгээ амар турхай байх хэрэгтэй. Тэр нь бол чухал. Тэгээ насын ч хардаг. Одоо энэ Солонгост амар том Seoul Fashion Week гэж яадаг аахгүй юу? Мэдгүй guys. Fashion Week гэж жилд амар том нэг удаа ингэж хийдэг Fashion Week гэж ядیں۔ Тэр дотор амар зөндөө нэртэй бренднууд ордог. Тэр бренднуудаас 20-оос 30 модельнууд ингэж оруулаад runway хийлгдэг заяа. Тэгээ тэнд гарвал миний амар том портфолио болчдөг. Тэр нь амар зөндөө солонгосчууд модельнууд амар зөндөө бэлддэг. Тэгээ тэрийг бол компаниас ингэж Comcard-ыг тэр ингэж имэйлээр явуулж өгдөг. Компаниас хийж өгдөг үе яадаг. Эсвэл фрилансергаар ажилладаг бол фрилансероор ингэж модельнууд ч зөндөө ингэж аудишн. Хамгийн эхлээд заавал аудишныг өгөх хэрэгтэй. Нэгтгэх нь бол хамгийн эхлээд профил имэйлээрээ хамгийн эхлээд зургнуудаа явуулсны дараа тэндээс сонгосон хүмүүсийг ингэж дараа нь аудишн хардаг. Би зөндөө юм ярьж байна тий. Тэгээ би яагаад энийг ярьж байгааг гэвэл тэнцэх боломжтой. Тэр Fashion Week-тэй шүү дээ. Одоо энэ 2025 онд одоо аудишн эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ манай компаниас ч бас ингээд ормоор байгаа хүмүүс хэлээрэй. Энэ аудишнд ингэж оролцмоор байгаа хүн байгуул хэлээрэй гэсэн. Тэгээ энэ заавал ийм өндрөөс дээш явах хэрэгтэй гэсэн өндөр нь бол эрэгтэй хүн бол 180-аас дээш явах хэрэгтэй. Заавал 180-аас доош зүгээр болохгүй. Эмэгтэйчүүд бол 174-өөс дээш явах хэрэгтэй. Дээрээс нь нас нь бол 30-аас өнгөрч болохгүй. 30-аас доош. Заавал энэ нь бол ингээд хэрэгтэй вэ.
За би тэгээ 173 ээж 174-өөс дээш явах хэрэгтэй гэвэл тэр нь бол жоохон ингэж тий худлаа ингэж бичээл болоо. Тэр нь бол хамаагүй. Яг тэгвэл эмэгтэйчүүд аудишн өгөхөд заавал black хийлийг өмсөхтэй shoes амар өндөр 7 см, 5 см-ээс 10 см-ийн дотор shoes-ийг ер нь бол өмсөхтэй. Ер нь тэгээд миний хэлж байгаа нь юу вэ гэвэл Lonway шууд ингэж алхмаар байгаа. Lonway шууны модель болмоор байгаа хүмүүс бол өндөр бол амар өндөр байх хэвээр. За миний өндөр бол 170 ахгүй юу? Тим өндөрч биш. Тэгээд тим амар намханч биш. Ер нь бол солонгосын ингэж зүгээр энгийн хүмүүсийн талд бол жоохон өндөр талдаа. Тэсэн мөртлөө Lonway шуу бол болохгүй. Тэгээд Lonway шууч ер нь бол би хийжсэн. 2 3 удаа хийжсэн. Аах бол би юу ч мэдгүй байсан болохоор шууд бүх юм ингээл имэйлээр явуулж байсан. Тэгээ зарим брендээс миний нүрийг хараач юм уу те энэ амар имиж зүгээр байна гэвэл аудишн хүрээд ир гэсэн. Тэгээ би өөрөө амар бэлдэж байгаа тэгээд аудишн өгчээсэн. Тэгээ 2 3 удаа яжсэн. Өмнө жилийн 12 сард чаас нэг ингэж Lonway шууд хийсэн ахгүй юу. Тэгээ би өгөн компанид байсан. Эйженттээс болоод өөрөө ингэж имэйл явуулаагүй байхгүй юу. Тэгсэн чинь миний ингээ Instagram юм уу миний компаниас миний зургийг харсан юм уу мэдгүй ингээл миний имижийг амар гоё харж өгөөд тийм үг нь өндөрч бишээсэн намайг шууд аудишн хэрэггүй зүгээр л намайг сонгоод амар гастай би тэгэхэд амар баярлсан. Миний имижийг амар гоё харж өгсөн байхгүй юу. Тэгээд миний имижийг хараад шууд нэгтэх PT нэг 2 удаа хийдий. Миний биеинд энэ хувц таарах юм уу те? Тэгээ тэр фитинг ингээд 12 сарын сүүлд 27 28-нд шоу ёо ингээд амар гоёсэн гай. Амар гоёсэн. Anyway, тийм байсан шүү. Бүх юм миний Instagram дагаа тэгээ би тэр Lonway шоу ачаас ер нь vlog төр тавьсан. Монголоор бол яриаг уулгаах. Та нар хараарай заяа. Okay. Next question. Модель болохын тулд бэлтгэл шаардлагатай юу? Бэлтгэл хэрэгтэй. Юу ч мэдгүй жиж ингэ модель олно гэвэл ер нь бол хэцүү. Хийж болно л доо. Чамайг амар хөөрхөөрөө царайлаг хараад ингэж компаниас сонгосон болно л доо. Тэр бол амар том чанс ахгүй юу? Тийм үе бол байхгүй. Яг тэгвэл амар зөндөө модельнүүд гэдэг. Тэр дотор би ингэж амар сайн амар ингээд бэлдсэн тийм модельнүүд амар зөндөө. Тэрэн дотор миний ингэж харагдах ер нь хэцүү. Бэлтгэл бол угаасаа хэрэгтэй юу? Бэлдэх хэвээр. Яаж бэлдэх вэ? Арга бол зөндөл байгаа шүү дээ. Интернетээр хайд юм уу? Эсвэл академид шопт юм уу те? Би бол анханаас ингэж яахаа мэдгүй шууд хамааглаг компани дотор орё гэж бодсон. Тэгээ шууд компанид ингэж миний зөндөө имэйлээр өргөсөн. Тэгжсэн. Тэрний дараа би академид ч сурж исэн. Яа тэгвэл би өөрөө амар сайн алхаж чаддгүй гэж бодсон. Тэгээд алхаа ингэ зүгээр алхаал болоо биш анижана. Миний жаалхсаас те. Биш ахгүй юу? Тийм болоод нэг удаа ингэж академид ч явж исэн. Ер нь бэлтгэх заавал алхаа ингэ сайн бэлтгэх хэрэгтэй тийм биш. Хэлэх юм амар зөндөө байна. Альнаас энийг ингэж зогсоох уу тэрийг ер нь мэдгүй юм. Ер нь бол жимд очоод бие ингэ сайжруулах бол амар чухал. Тэр нь бол угаасаа хийх хэрэгтэй юм. Хоолоод шоколад хийж болохгүй. Угаасаа чухал. Нүүрэн цэвэрхэн байх хэрэгтэй. Амар чухал. Жигнэсээ чухал. Би одоо амар хэцүү байхгүй юу? Би тэрийг артаас мэдхгүй байсан. Одоо бол би тэгэл нүүрний эмнэлэгт амар зөндөө явж байгаа. Тэрний өмнө бол хинч надад хийж өгөхгүй. Би моделаар ажиллаж ингэж мэдхгүй байсан юм чи те. Бүх юм нь амар чухал. Ер нь ингээ миний гадны ингэж нүүр би яг ингэж харьцаа. Миний имиж, миний стайл амар чухал. Тэрийг бэлдэх хэрэгтэй. Би өөрөө ямар туу стайлаар ингэж юммаар байгаа те. Миний туртай стайл юу вэ? Би өөр хүмүүст ямар имижээр харагдмаар байгаа тэрийг хамааглаа сонгочих заяа. Эсвэл би Instagram-аар ингэж миний дуртай яг би ийм хүн шиг модель олмоор байна. Яг ийм имижтэй болмоор байна. Би энэ хүнтэй жоохон царай ижлэг юм шиг байна ч юм уу те. Өөрийнхөө дуртай Chugana стайл, миний стайлыг ингэж хараад тэр хүнийг чадвал даах гад үзэхгүй юу? Нүүрний ингэж будж байгаа ингэ стайл ч юм уу те.
өссөн ч юм уу, өсөө ч юм уу те. Өөрөө ямар туу харагч ингэж би ингэ хүмүүст ингэж имижи сайн харагддаг. Тэрийг амар бодох хэвээр. Би одоо модель болсны дараач модель брэнд рүүпөг зөндө дарсан ч гэсэн миний имиж юу вэ гэж амар зөндө боддог. Би ингэж хүмүүсгөө шар олгосон дээрөө, өвсөө хар олгосон дээрөө, бор олгосон дээрөө те. Миний имиж ямар туу харагсан дээрөө тэрийг амар бодоо тэрнгээрээ ингэж хамаагүй хийж үзчихээж. Юу н тэр амар чухал гэж бодож байна. Энэний талаар дараа бүр тодорхой яриа. Амар энэ бол ингэж хилээд байвал дуусах юм шиг байна. Бэлдэх хэвээр. Өөрөө зөндөө тойл хараад миний ямар ингэж инээхгүй юу? Миний баруун талуу зүйлийн фейс аль нь сайн гардаг вэ? Тэрийг ч зүр мэдвэл амар сайн, guys. Бэлдэх хэвээр шүү. Okay. Okay, next. Next question. За, тэрний дараа хамгийн сүүлийн question 2 дахь хоор дахиад уулзъя. Окей.